Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд ярьж байна. Манай шинэ гантик компани нь Монгол улсын уул уурхайн болон бусад боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудын зах зээлд хүнд даацын шуудааны хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг харгалзан энэхүү үйлдвэрийг Улаанбаатар хотын Баян Зүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байгуулад байна. Бид зөвхөн PP буюу полипропиленд үрлэн түүхийд импорлон өөрийн үйлдвэртээ 4 төрлийн утас хийж түүгээрээ 5 төрлийн даавуу нэгсэн даавуу материалаараа 1, 2 ба 3 тонны даацтай Big Bag даацын шуудаа үйлдвэрлэх оёдлын иж бүрэн үйлдвэрийг байгуулан ажиллаж байна. Бидний үйлдвэрлэж байгаа зөөлөн контейнер буюу хүнд даацын шуудааны түүхийд бараа материалыг гадны нөлөөнөөс хамгаалах, тээвэрлэлийн явцад байгаль орчныг бохирдуулахгүй байх, шилжүүлэн ажилтныг боловсронгүй болгох, автомашин болон задгаа вагонд очсон барааны жинг тодорхойлох ажлыг хэлбэршүүлэх зэрэг давуу талтай болно. За манай шинэ гантик компани 2015 онд байгуулагдсан. 1-3 тонны даацтай уул уурхайн зориулалттай хүн даацын шуудаа үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай үйлдвэрийн онцлог бол бид анхдагч түүхийд болох полипропиленыг импортоор авч түүгээрээ экструзийн технологиор 4-5 төрлийн даавуу материал үйлдвэрлэж эцсийн бүтээгдэхүүн болох баяжмлын утыг үйлдвэрлэж байгаа ийм үйлдвэр байгаамаа. За одоогийн байдлаар бид уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 3 тонны зэсийн баяжмлын утыг 3 жилийн хугацаанд гэрээний дагуу тасралтгүй нийлүүлээд явж байна. Ерөнхийдөө бол үүнээс гадна дан ганц зэсийн баяжмлын ут гэхгүйгээр дотооддоо хэрэглэгддэг жоншны ут, хөдрийн ут, цементний ут гэх төрөл бүрийн хүн даацын шуудаануудыг үйлдвэрлэхэд зориулагдсан, суурилагдсан тоног төхөөрөмжүүдтэй. Цаашдаа бидний ирээдүйн зорилго бол оюутлогоон ханган нийлүүлэгч болоод тэдний бас зэсийн баяжмлын утыг тодорхой хувийг нийлүүлэх иймэрхүү төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За манай үйлдвэр нь болохоор анхдагч түүхийдээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрдэг гэдгээрээ ялгаатай. Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол Эрдэнэт үйлдвэр маань дотоодын 4-5 аж ахуй нэгжээс баяжмлын утаа авдаг. Бидний нэг онцлог бол бүтээгдэхүүнийг анхдагч түүхийдээс нь хийдэг гэдгээрээ бусдаасаа ялгарх онцлогтой байгаамаа. Монгол улсын хувьд бол яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд цөөхөн байгаа. Үүн дотроо бид нэр зөвхөн дан ганц баяжмлын ут нийлүүлээ зогсохгүй мөн дотоодын бусад оёдлын үйлдвэрүүдэд бэлтгэц материал нийлүүлэх бүрэн боломжтой анхдагч түүхийдээс нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас иймэрхүү онцлог талуудтай байдаг. За манай байгууллага нь байгуулагдаад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш одоо манай ажилтнуудын нийт тоо 78 хүрээд байна. Ирээдүйд илүү нэмэгдэгч боломжтой үйлдвэрлэлийнхаа процесс, технологийн шинжилэл тэрийг маагаад бол ажиллаж нэмэгдэх боломжтой байгаа. За манай үндсэн түүхийд бол полипропилен гэдэг түүхийд маань энэ байна. За энд одоо нарнаас хамгаалагч, илжирлээс хамгаалагч бодисыг хойлоод, өнгө оруулагч бодисыг хойлоод энд сорох процесс явагдана. За тэгээд энд сорогдоод энд
давхар холигдоод за энэ махны машин шиг миксерээр дамжаад энэ дотор бас хайлж яадаг байгаа. За тэгээд энүүгээрээ яваад энд шүүрэн дээр дамжаад бохирдлогон шүүгдээд энэ хоёр янзын толгой байдгийг. Энэ хоёр янзын толгоогоор ямар утас гарах гэж байгаагаас шалтгаалаад аль нэгийг ажилуулна. Яг одоо бол манад энэ 5 мм-тэй утас явж байгаа. Энэ 5 том тэйдэ маань ажиллаж байна. За тэгээд энүүгээр ингээд түрүүний түүхийд маань хайдаад шингэн хууз болоод гараад ирдэг байгаа. Тэгээд тэр маань шууд энэ хүүтэн ус руу орж бихчээд хата бихчингүүтээ энүүгээр дамжиж дээшээ яваад замд нь хатаалтын процесс явагдаж идэг. За тэгээ хатаж гарч ирээд энүүгээр дамжиж энэ хутган дээр зүсэгдэнэ. За тэгээ зүсэгдээд энүүгээр дамжаад энэ уяраах зуухаар дамжина. За тэгээд уяраах зуухан дээр дамжингууд утас маань сунаж өгдөг байгаа. Тэгээд энэ яг сунгах дамарнууд нь энэ л дээ. Өндөр хурдаар татаж сунгадгийг. За тэгээд сунгад татсан утаснуудаа тэр цаана дамартай утсанд ороодог байгаа. За одоо түрүүний хуузнууд маань одоо ингээд зүсэгдэж гарч ирээд ингээд энэ дамаранд орогдоод ингээд утас болж байгаа. За би Баянзүрх дүүргийн 11-р хорооны энэ туул зүрлэгт оршин суудаг. Одоо энд шилжиж ирээд одоо 10 жил болж байна. Тэгээд манай энэ үйлдвэр маань болонгууд 2015 оны 11 сараас гэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгээд би үйлдвэрээ нэгдсэн цагаас нь шууд анкет бөгөөж ороод одоогоор 3 жил гарan ажиллаж байна үйлдвэртэй. Мэдээж гэртээ ойрхон юм сайхан ажлын байраар хангаж өгсөн ийм ажлын байртай болсондоо их баяртай байгаа. Тэгээд мэдээж энэ Монголынхаа томоохон бас зах зээлийг хангадаг одоо баяжмдын шуудай үйлдвэрдэг ийм үйлдвэрт ажилд орсноор миний амьдрал бол нэлээд өөрчлөлт гарсан. Цалин мөнгөний хувьд ч тэр гэр ойрхон болохоор ажлын нөхцөл байдал чинь сэндээ айгүй тохирч байна. За манайх гарсан бүтээгдэхүүнээ даавуу болон даацын бүснүүдээ дор бүр нь туршилтанд орж шалгаж яадаг байгаа. За ингээд жишээ болгоод даацын бүсээ туршилтанд оруулъя. Энэ лабораторийн төхөөрөмж маань болохоор энэ 30,000 ньютон хүртэл хүчээр таатдаг байгаа. Яг одоо манай үйлдвэрлэж байгаа Эрдэнэтийн шуудаа бол 3 тонны даацтай шуудаа хийж байгаа. За 32 грамтай. За манайх бэлэн болсон материал бүтээгдэхүүндээ дор бүрэн туршилт хийдэг байгаа. За ингээд туршилтаа хийж үзүүлье. За ингээд туршилтаар энэ даацын бүс маань 17,400 ньютон хүртэл даалаа. Энэ нь килограмм руу шилжүүлвэл тонн 700 кг хүртэл эсвэрлэнэ гэсэн үг. За манай үйлдвэрлэлийн онцлог бол бид анхдагч түүхийн дээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүний дотроо бид манай бүтээгдэхүүн маань нарнаас хамгаалах бодис болон илжирэлтээс хамгаалсан нэмэлт бодисуудтай байдаг болохоор бусад өргөн эргэлээний шуудааг бодвол насжилтын хувьд бат бөх наран тэсвэртэй амархан илжирт мууддаггүй гэдэг давуу тал онцлогуудтай байдаг. Тэгээд бид зөвхөн ганцхан Эрдэнэт үйлдвэрийн засгийн
баяжимлын уутыг оё зогсохгүй жонш төмрийн хөдөр зэрэг уул уурхай бүтээгдэхүүнүүдийг савлах зорилттой шуудааг үйлдвэрлэх бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр дотоодын зах зээлийнхаа бас тодорхой хувийг өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр бүрэн хангах боломжтой байдаг. Дотоодод хэрэглэгдэж байгаа өргөн хэрэглэгдэж байгаа жонш төмрийн хөдрийн уутнууд бол ихэвчлэн бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэгдсэн импортоор орж ирсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Эдгээр нь болохоор ерөнхийдөө яг нарнаас хамгаалах бодисоо чигээгүй ч үт юм уу технологийн хувьд яг насжилтын хувьд тэнцэхээргүй иймэрхүү бүтээгдэхүүнүүд байгаад байдаг. Манай бүтээгдэхүүн бол яг бусдаас ялгарх онцлог бол бид энэ шуудаанд байх ёстой бүхий л түүхийд орчин нормыг стандартын дагуу хийдэг учраас бүтээгдэхүүний чанар болоод бусад үзүүлэлтээрээ бол давуу талтай байдаг. За бүгд хятад ард улсад үйлдвэрлэгдсэн шуудаа маань ихэвчлэн дахин боловсруулсан түүхэн эдийг илүү ашигласан байдаг учраас технологийн хувьд жоохон дутмаг насжилтаа гүйцэтгэв, даах ёстой даацаа даадгүй, технологийн шаардлага хангадгүй иймэрхүү уутнууд байгаад байдаг. Бид өөрсдөө үйлдвэрийнхээ ажилчдын ая тухтай ажиллах, орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс цайны газраа тохижуулж өдөрт 2-3 хоол цагаар ажилчдаа хангаж ажилладаг. Мөн шөнийн ээлжинд ажилладаг ажилчдаа шөндөө 1-2 цаг амрах үүднээс нь амрах ажлын тусдаа өрөөг гаргаж өгч тохижуулж өгсөн байдаг.